Өдрийн мэндийн хүргэе үзэгчдээ та бүхэнд гүүр нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хяналт чалгалтын газрын ахлах мэрэгчлэлтэн Сэлэнгэ оролцож байна. Танд өдрийн мэндийн хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын газраас өргөх сум тосгоны эрүүл мэндийн үйлчлэгтэй холбогдуулан 2020 онд ямар ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? За манай нийслэлд бол ерөнхийдөө өрхийн 142 өрхийн эрүүл мэндийн төв ажилтдаг байгаа. За үүнээс манай эрүүл мэндийн даатгалын самтаа бол 70 орчим өрхийн эмнэлэг бол энэ 20 онд гэрээ хийсэн байна. За энэ 20 онд бол манай өрхийн эрүүл мэндийн төвөд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний үн терапинд бол бас тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. За өрхийн эрүүл мэндийн төв маань ер нь бол манай эрүүл мэндийн даатгалын сангаас өөрөх сум тусганы эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бол энэ 2018 оноос анх санхүүжүүлж эхэлж байгаа. За өрхийн эрүүл мэндийн төвөөс бол 4 төрлийн тусламж үйлчилгээг бол одоо даатгалаар үзүүлж байна. За гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, тэгээ онцлогоо шинжилгээ гээд за хуучин эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 08 дахь тогтоолоор одоо энэ 4 төрлийн тусламж үйлчилгээний тариф маань бас харьцангуй бага. Жишээлх юм бол одоо сэргээн засах тусламж үйлчилгээ гэтэл сард 25,000 төгрөг тийм ээ. Онцлогоо шинжилгээ 20, за өдрийн эмчилгээ хэлэхэд бол 30, за гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэхэд 25,000 төгрөгөөр бол даатгалын сан бол санхүүждэг. Буюу одоо нөгөө өрх сум тосгоны анхан шатны эмнэлгүүдээс тусламж үйлчилгээ авж байгаа иргэд маань одоо тэдийн хэмжээний мөнгөнд дүнгээр бол тусламж үйлчилгээ авдаг гэж ойлгож байна. За энэ тогтоол маань одоо энэ 2020 онд бол шинжлэгдээд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 23 дахь тогтоол гэж гарсан. Энэ дэр бол за түрүүн хуучин бол сэргээн засах тусламж үйлчилгээ чинь сая 20,000 төгрөг байсан бол одоо 45,000 төгрөг болсон байна. За өдрийн эмчилгээ 30 байсан бол одоо 70,000 төгрөг. За гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ маань одоо тухайн өрхийн эмнэлгээсээ тэр хүн тусламж үйлчилгээ авж байгаа радиусаас хамаарат 20 км дотор байх юм бол 50,000 төгрөг. Тэгээ 20-с дээш 50 км дотор байх юм бол за тэгээд 50 км-ээс хойш 70,000 төгрөг үнэ нэмэгдсэн байна. За өдрийн эмчилгээ бол 70,000 төгрөг болж ингэж өөрчлөгдсөн. Тэгэхээр өрх сум тосгодын одоо бүсэд даатгуулагчийн мэдлэг мэдээлэлд хэр үйт юм бол? За ер нь бол өрх сум тосгоны тусламж үйлчилгээ ер нь бол өрхийн эрүүл мэндийн төвүүд маань зөвхөн нөгөө өөрсдийн хорон дээрээ бүртгэлтэй иргэдэд бол өөрийн бүртгэлтэй хороотой иргэдэд бол үйлчилдэг. За тэгээ анхан шатны тусламж үйлчилгээ маань одоо үнгүй байсан гэдэг утгаараа бол даатгалын талаар өрхөөс анхан шатны тусламж үйлчилгээ авж байгаа иргэдийн маань ойлголт бол харьцангуй бага байсан. За ингээ 18 оноос бол энэ бол сайжирч байгаа. Яг гэх юм бол өрх дээрээсээ одоо өдрийн эмчилгээ хийлгэж болж байна, онцлогоо шинжилгээ хийлгэж болж байна. За ингээд анхан шатны тусламж үйлчилгээний энэ эрүүл мэндийн даатгал санхүүжилт олгож гиснээр бол дараа дараагийн шатлалын эмнэлгүүдийн ачаалал бол багасч ирж байгаа тийм ээ. Одоо ингээд онцлогоо шинжилгээ өгөхийн тулд дүүргийн эмнэлгүүдээр очиж очир дараалал үүсэх тийм үү. Зөвхөн хуучин бол өдрийн эмчилгээг одоо дүүргийн эмнэлгүүд төр хийдэг байсан. 2 дахь шатлалын за энэ очир дугаар бол багасч за энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж бол иргэдэд улам ойрцсон гэж ойлгож байна. Тэгэхээр даатгуулагчдад тэднээс ирдэг асуудал байдаг л да. Ер нь бол яг даатгуулагч иргэн эрүүл мэндийн байгууллага хоёрын ажлын цагийн хувьд гэвэл бол аюу таардаг. Тэгээд ажлын 5 өдөр ажиллаад за тэгээд амарч байгаа үед нь эрүүл мэндийн үйлчилгээ авах бас боломж гаргах байдаг байна. Тэгэхээр хувийн эмнэлгүүдээр очиход яг энэ үйлчилгээг бас өндөр өртөгдөг бас авдаг. Энэ тал дээр ер нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ямар нэг бол хэрэгжүүлж байгаа болов. За манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бол ер нь 2018 оноос одоо цахим системд бол шилжиж байгаа. Тэгээд мөн одоо энэ цахим системтэй холбоотойгоор бол эрүүл мэндийн байгууллагууд нь өөрсдөө бас цахим системд орсон гэдэг бол даатгуулагчид иргэдийн одоо цагийг хэмнэх одоо ачааллыг басгах үүднээс бол нөгөө утсаар очир дугаар авах боломжтой, цахимаар очир дугаар авах боломжтой ийм боломжууд бол нэгдэж ирсэн байгаа. Мөн түнчлэн одоо зарим хүчин чадал өндөртэй хувийн эмнэлгүүдэд бол одоо улсын эмнэлгийн төрөөс үзүүлдэг одоо тусламж үйлчилгээнүүдийг бол гэрээгээр үзүүлдэг болсон байж байгаа. Тухайлбал одоо мэслийн тусламж үйлчилгээ, яаралтай тусламж үйлчилгээг бол
одоо дүүрэгт нь хувийн эмнэлгүүдэд бол гэрээлээд тэгтээ яг улсын тарифаар бол үзүүлдэг ийм үйлчилгээнүүдийг бол манайх бол үзүүлж байгаа. Тэгэхээр ер нь иргэд хэрэгжилж заншсан цэнхэр дэвтэр байдаг шүү дээ тий. Энэ цэнхэр дэвтрийг одоо ашигладаг бас эсвэл ашиглах шаардлагагүй гэсэн мэдээлүүд сонсогдож байна л да. Ер нь бол одоо цэнхэр дэвтэр хэрэгтэй байгаа юу? Ямар болсон? Манайх одоо цэнхэр дэвтрийг хэрэглэхгүй болсон сая нөгөө цахимд нэвтэрсэн учраас шууд регистрийн дугаараа хийхэд бол тухайн хүний одоо эрүүл мэндийн даатгалын сангаас ямар тусламж үйлчилгээ авсан, энэ даатгалын шимтгэлийг одоо ямар хугацаанд төлсөн байгаа гэдэг нь бүгд харагддаг болсон байна. Ер нь эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн одоо маш олон одоо боломжуудыг бол бас мэддэггүй юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө та ингээд товчхон танилцуулахгүй ямар боломж тусламж үйлчилгээнүүдийг авах боломжтой гэдэг юм болоо. Манай эрүүл мэндийн даатгалын сангаас бол даатгалаа төлөөд одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн хүн бол даатгуулагч болж байгаа. Хэрвээ даатгуулагч болсон тохиолдолд бол одоо маш олон төрлийн тусламж үйлчилгээнд бол хөнгөлт идэх боломжуудаар хангагддаг. За тухайлх юм бол хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчилгээ байж байна. За хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчилгээг бол манайх улсын эмнэлэг болон хувийн эмнэлгүүдтэй гэрэлдэг. За ер нь даатгуулагч иргэд бол манай эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эмнэлгүүдээр үйлчлэн тохиолдолд сая хөнгөлтүүдийг бол эдлэн. За хувийн эмнэлэгт бол зөвхөн хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчилгээ авч байна. Тэгээ сая манайхын үндэсний зөвлөлийн тогтооллороо бол тусламж үйлчилгээнийхээ үн тарифыг бол өөрчилсөн байгаа. Хуучин хэрэгжижсэн тарифууд мал нэмэгдээд за хувийн эмнэлэг, улсын эмнэлгийн одоо суур тарифууд бол адилхан болсон. За дараагийн дугаарт нь амбулатороор өнгөө одоо сард 2 удаа. За мөн онцлогоо шинжилгээ хийж болж байна. За эмийн үнийн хөнгөлт, ашаан совилд одоо совилуулахад мөн сэргийн засах тусламж үйлчилгээ авахд за хөнгөрчлөх эмчилгээ авч болж байна. За мөн одоо өндөр өртөгтэй мэдслийг бол хийлгэхэд даатгалын сангаас хөнгөлт эдлэн. За химийн одоо өдрийн буюу химийн өдрийн эмчилгээ, туяаны өдрийн эмчилгээ бас даатгалын сангаас гэх мэтчлэн олон тусламж үйлчилгээг бол авах боломж нь бол даатгуулагчид иргэдэд бол нээлттэй байгаа. Маш олон төрлийн үйлчлэг үзүүлдэг байхan. Тэгэхээр ер нь бол иргэд бол цөөхөн одоо багахан мэдээлэлтэй байдаг байхan гэж би бол харж байна. За тэгэхээр ер нь даатгуулагч иргэн жилд 2 сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчлэг авдаг сонсч байна. Тэгэхээр ер нь бол би яг тэр тусламж үйлчлэгийг хэрэглээгөө тохиолдолд гэр бүлийн хайлын гишүүн бол бас өөрийнхөө ингээд боломжийг шилжүүлэх боломжтой гэж ярьж байна. Тэгээд энэ төр иргэд бол харах мэдэхгүй байж байна. Даатгуулагч иргэн бол эрүүл мэндийн даатгалын сангаас жилд 2 сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээг авах хэрэгтэй. За саяны миний дурдаад байсан тусламж за ингээд эмийн үнийн хөнгөлт эдэлж болно. Ийм ашаан совил зөвлөж болох юм байна тийм ээ. За хөнгөвчлөх эмчилгээ өндөр өртөгтэй өмс засал гэх мэтчлэн хийлгээд энэ маань 2 сая төгрөг хүртэлх тусламж үйлчилгээг авах хэрэгтэй байна. За тухайн хүн ингээд тухайн жилийнх нь 2 сая төгрөгнийх нь одоо эрхэн хязгаар нь давсан тохиолдолд одоо цаашаа яах вэ гэхээр манад үрхийн даатгал гэж байдаг. За үрхийн нэг гишүүнээ нөгөө гишүүндээ одоо энэ өөрийнхөө тэр өрхнийхээ эрхийг одоо шилжүүлнэ гэсэн үг. Гэхдээ одоо гишүүн болгон за минийх тусчлаа чинийх авъя гэхгүй. Яг гэх юм бол энэ нөгөө өөрөө шимтгэлээ төлдөг иргэд гэж байж байгаа шүү дээ тий. Одоо шимтгэл төлөгчийн дотор нь өөрөө шимтгэлээ хариуцсан төлж байгаа, зарим нь төрөөс хариуцсан төлж байгаа гэд хүмүүс байж гин тийм ээ. За төрөөс хариуцдаг хүмүүс болохоор нөгөө өндөр насны тэтгэвртэйгээ иргэд за тэгээ 0-18 насны хүүхдүүд, төрлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтчлэн энэ хүмүүс бол шимтгэлийн төр хариуцаад манай сан руу төлдөг байна. Өөрөө төлж байгаа 2 сая төгрөгийн дууссан тохиолдолд гэр бүлийнхаа нөгөө гишүүнээс авах хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь бол хувийн эмнэлэгт сэргийн засах үйлчилгээ авдаг. Тэгэхээр хэвтүүлийн эмчилгээ үйлчилгээнд болохоор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас бас санхүүжилт ордог юм байна. Тэгвэл физик эмчилгээ болон сэргийн засах эмчилгээний үйлчилгээ авж байгаа иргэдэд ер нь даатгалын сангаас ямар боломжууд өгд юм бол? За ер нь бол эрүүл мэндийн даатгалтай эрүүл мэндийн байгууллагуудад бол бид нэр хөнгөлт үзүүлнэ гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. За манайх бол сэргийн засах тусламж үйлчилгээг бол сэргийн засах одоо эмнэлгүүд за мөн сувиллуудад бол үзүүлж байгаа. За хуучин бол сувиллуудад
Сувил бол 110 мянган төгрөгийн одоо сувил дэвтэ дарахад 110 мянган төгрөгийн хөнгөлөлт идэлдэг гэсэн бол одоо энэ өөрчлөлт ороод 250 мянган төгрөг. За сэргийн засаг төвөдөд үйлчлэгээ авч байгаа хүмүүс бол одоо бас 110 байсан бол 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг бол идэх боломж гарсан. За улсын эмнэлгүүдэд одоо яг хэвтэж явах хугацаанд сэргийн засаг тусламж үйлчлэгээ физик хэмжлэгээ хийлгэж байгаа хүмүүс бол эрүүл байж болно. Бас ирээдүйд өвдөж болно. Тийм ээ. За өнөөдөр ажил хөдөлмөртэй байж болно. Бас дараагийн үед нь болохоор бас ажил мөргөж явах юм. Өнөөдөр залуу байлаа. Бас өндөр насны тэтгэврт гарна ч юм уу те. Ингээд одоо нөгөө эв сан нэг нөгөөгөө дааж явдаг юм эв санааны зарчим дээр тулгуурладаг ийм даатгалын систем байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр иргэн болгон одоо эрүүл мэндийн даатгалд хамрагдчихэж сая энэ эрүүл мэндийн даатгалын сан маань өөрөө бий болно. Сан бий болж иж яах нь тэр өвчтөө хүмүүс үүсээд байгаа санхүүгийн эрсдлийг нь бид нар хуваалцсан гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол жилд оногдсон за нэг иргэний 2 сая хүртэлх төгрөгийн одоо энэхүү эмчилгээ үйлчилгээ авах эрх бол байгаа тийм. Тэгэхээр энэс давсан хэмжээний өндөр өртөгтэй үйлчилгээнүүдийг одоо яадаг вэ? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын одоо сангаас хариуцдаг уу? Эсвэл иргэн өөрөө зөв хариуцдаг уу? Хуваадаг уу юм шиг тийм. За ер нь бол яг 2 сая төгрөг давсан тохиолдолд бол нөгөө илүүгэн зөрүүг нь бол иргэн өөрөө хариуцсан л да. Гэхдээ яг өндөр өртөгтэй мэдлийн тусламж үйлчилгээгээд бас манад бол байж байгаа. Энэ нь болохоор энэ тусламж үйлчлэх зардал маань манай тэр 2 сая дотор бол орохгүй. Жишээлх юм бол өндөр өртөгтэй мэдсэл гэдэг нь одоо хамгийн хүмүүсийн ойлгодог нь бол өвдөгний үе саялуулах мэдсэл хийлгэнэ гэдэг шүү дээ. Энэний зардал, энэний гарч байгаа зардал бол тэр 2 саятай бол хамрахгүй байх нь шүү дээ. Зөвхөн нөгөө түрүүний хэлээдсэн хэвтүүлэн амлалтаар онцлог шинжилгээ, иммуны хөнгөлөлт гээд тийм ээ харшаан сувлал эднэр бол ордог байх нь. За тэр өндөр өртөгтэй мэдслийн тусламж үйлчилгээ авж байгаа иргэдийн маань одоо нийт гарч байгаа зардлын 75% бол даатгалын сангаас 25% нь болохоор иргэн бол өөрөө төлдөг. Ийм. Тэгэхээр ер нь бол бид яг даатгуулагч эргэлзээ амжилтгүй үйлчлэг авахд стажуудыг илүү боддог байгаа. Тэгэхээр ер нь бол хүүхдүүд бас мөн даатгалд хамруулдаг байгаа. Тэгэхээр хүүхдүүд авч болохоор ямар үйлчлэгнүүд байдаг юм болоо. За хүүхдүүд бүхэл төрлийн тусламж үйлчлэгийг бол авч болно. За эмийн үний хөнгөлөлт бол идэлэн тий. За аршаан сувлалд явж болно, эмнэлэг твтэж болно. За манай энэ 18 оноос эхлээд манайх нөгөө эрүүл хөөхд, эрүүл шүд аяныг бол аяны хүрээнд бас нөгөө 0-6 настай хүүхдийн амны үндийг эрүүлжүүлэх зорилгоор хүүхдүүдийн шүдний амны үндийг эрүүлжүүлэх юм ажилд бас хүүхдүүд бол орж байгаа. Тэгээ бүх төрлийн тусламж үйлчилгээг бол авч болно. Онцлогын шинжилгээ хийлгэж болно тийм. Тэгэхээр ер нь 2019 онд эрүүл шүд, эрүүл хүүхэд гэсэн бас аянийг хэрэгжүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол 2020 онд үргэлжлэх үү? Тэгээд ер нь бол өмнөх жилүүдийн үр дүнгээс нь хуваалцах. За энэ аян маань он бол үргэлжлэнэ. Тийм. Одоо тэгээд манай шүдний эмнэлгүүдэд сонгон шалгуулад тэгээд даатгалтай гэрээ хийхэд бол ажиллаж байгаа. Тухайн хүүхдийн шүдийг эмчлэх эмнэлгийг ямар шалгуураар бас шалгаж авсан юм болоо? За ер нь эрүүл мэндийн даатгалтаа даатгалын хөнгөлөлтөөр одоо үйлчлдэг эрүүл мэндийн байгууллагууд нь бол
сонгон шалгаруулалтанд бол орж тэр тухайн сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг бол хангасан байгууллага байх ёстой. За мөн магадлан итгэмжлэгдсэн байгууллага байдаг. За ингээд сонгон шалгаруулалтанд тэнцээд магадлан итгэмжлэгдсэн бол манай эрүүл мэндийн даатгалтаа гэрээ байгуулах эрх нь бол үүсдэг. Тэгээд тухайн одоо шүдний эмнэлэгт тавигдах тэр нөө эмчилгээ онцлогооны стандарт тухайн шаардлагуудыг бол хангасан тийм эрүүл мэндийн байгууллагатай манайх бол гэрээ хийж ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь өрх сум тосгоны эрүүл мэндийн үйлчилгээ буюу анхан шатны үйлчилгээнд ер нь нийт тэргүүнд тулгамцаад ямар асуудал өөрчлөх шаардлагатай гэж харсан асуудал байна уу? За манайх одоо энэ өрх сум тосгоноос дөрвөн төрлийн тусламж үйлчилгээг бол үзүүлж байгаа. Энд бол анхан шатны эмнэлгүүдээр хамгийн гол тулгамдж байгаа асуудал бол хүний нөөцийн асуудал байдаг. За одоо жишээлбэл сэргээн засах тусламж үйлчилгээг бол яг мэрэгсэн сэргээн засалчийн эмч сувилагч нар үзүүлэх шаардлагатай гэхэд бол өрхийн эрүүл мэндийн төв маань бол хүний нөөцийнхөө орон тооноос хамаарат бас яг тэр болгон нарийн мэрэгжлийн сэргээн засалч эмчтэй байдаггүй байгаа. Гэхдээ одоо яг энэ нөгөө даатгалтаа гэрээтэй ажилтдаг болсноос хойш бол энэ бол харьцангуй сайжирч байна. 2020 оны байдлаар 2019 оныхоос буюу өмнөх жилүүдийнхээс одоо нэг иргэнд оногдох эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ингээд үн тарифуудын шатлал дээр бол бас юм өөрчлөлт гаргасан байна. Тэгэхээр энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. За өрх сум тосгоны нөгөө дөрвөн төрлийн тусламж үйлчилгээний үнийг би дөрөнд дурдсан байгаа тий. За хуучин мөрдөжсэн тогтоолоор бол манай хэвтүүлэн эмчилгээ тусламж үйлчилгээнд дээр манай улсын эмнэлэг бол одоо хувьсах зардал нь буюу одоо энэ зардал нь 300 мянган төгрөг, хувийн эмнэлэг дээр 175 мянган төгрөг байсан. Тэгээд манайх бол нөгөө өвчнийг өртөг ойролцоон шин бүлгээр санхүүжилдэг учраас өртгийн жингээр байдаг. Тухайн одоо эмчлүүлж байгаа өвчний онш болгоноор өөрөөр бол дүнгээр бол хөнгөлөгддөг. За одоо энэ шинэ гарсан тогтоолоор шинжлэгдсэн тогтоолоор бол нөө улсын эмнэлэг 300 байсан бол 400 мянган төгрөг, хувийнх 175 ахаад адилхан 400 мянган төгрөгөөр бол хөнгөлөхөөр ийм болж ирсэн. За тэгээд мөн одоо түрүүн бас би дурдсан баг сэргээн засах тусламж үйлчилгээ аршин сувилийн үн тариф бас 110 байснаа 250 мянган төгрөг болсон. За өдрийн эмчилгээ бас манахаас үзүүлдэг. Өдрийн эмчилгээг одоо 2-3 дахь шатлын эмнэлгүүд үзүүлдэг бай. 135 мянган төгрөгөөр бол одоо 180 мянган төгрөг болж нэмэгдсэн баг жишээтэй. Ийм өөрчлөлтүүд бол орсон байгаа. Тэгэхээр ер нь иргэн тэгэхээр тусламж үйлчилгээ авах за магадгүй хувийн эмнэлэг хандаж хэвтсэн байх илүү л да тий. Тэгвэл яг энэ тусламж үйлчилгээг хэвтгэхээс өмнө одоо даатгалын газраас шийдвэрлэж өгж гинөө эсвэл төлбөрөө бүрэн төлснийхэн дараа эргүүлэн авах зарчмаар энэ асуудал шийдэж байна. За улсын эмнэлгийн хувьд бол ер нь хамтын төлбөр гэж манай хуулийн дээр байдаг. Ямар ч байсан улсын эмнэлэгт одоо 400 мянган төгрөгөөр хэвтлээ гэж ботход тухайн одоо нийт гарсан тухай одоо дүүрэг аймаг дүүргийн эмнэлгүүд бол 10% нь бол өөрөө төлдөг байгаа. За улсын 3 дахь шатлын буюу лавлгаа шатлын эмнэлгүүдэд бол 15% нь бол өөрөө хариуцаж төлөөд тэгээд тусламж үйлчилгээ аваад бол гарна. За хувийн эмнэлэгт бол одоо арай өөр хувийн эмнэлгүүд бол өөрөө нөгөө тусламж үйлчилгээ үзүүлэх тарифтай байгаа. Жишээлбэл бол одоо нэг ор хоногийнх нь үнэ нь 50 мянган төгрөгийн эмнэлэгт одоо хүн хэвтэж эмчилүүлээ гэж үзэхэд тухайн хүн одоо 10 хоног хэвтэх юм уу? Хэвтэхэд 500 мянган төгрөг боллоо. Гэхэд тэр даатгалын сангаас тухайн хүний хэвтэж байгаа оншинд таарсан одоо хөнгөлтийг тэрний төлбөрөөс хасаад зөрүүгийн төлөөд хэвтэх ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангаас одоо эмийн хөнгөлөлтийг эдлэх гэсэн иргэдийн асуулт байна л да. 15 минутын хоорондын зайтай байдаг. За эмийн хөнгөлөлтөө эмийг бичих хугацаа, үндийн хугацаа. Тэгэхээр энийг бол бас иргэд зөв гэж үзэх иргэд байна. За эсвэл бас өрөөсгөл гэж харж байна. Яагаад 15 минут гэсэн цагийг тавьж өгд юм бэ? За эмч бол тухайн өвчнийг үзээд тэр нөгөө тухайн өвчнийхээ онцлогоо эмчилгээний стандартын дагуу үзлэг онцлогоо бүрэн хийж оншийг бүрэн тавьсныхаа дараа тэр хүнд одоо эмчилгээгээ бичих ёстой шүү дээ. Тэгэхээр бид нар яг энэ нөхцөл боломжийг хангаж яг тэр нөгөө өвчний эмчилгээ онцлогын стандартын дагуу бол хугацааг нь бол тавьж өгсөн байгаа. Баярлалаа үзэгч та бүхэндээ гүүр нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Өнөөдрийн манай зочноор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Сэлэнгэ оролцлоо. Танд баярлалаа. Бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэнд. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.